Гэгэрлийн талаар нэг ярьчих уу гэдэг. За гэгэрл гэж юу юм бэ гэсэн чинь бид нар ингээл гэрэл рүү тэмүүлэл нэг сайн сайхан зүйл рүү тэмүүлэн гэхээсээ илүүтэйгээр өөрийнхөө муу муухайг зөрөгтэйгээр илчилж өөрийнхөө тэр хартайгаа нүүр тулж тэрийгэ засаж залруулахыг хэлдэг юм байна л да. Тэгэхээр зэрэг илүү сайн сайхан зүйл рүү тэмүүлээд байх тусам бидний нөгөө муу муухай зүйлсийг бид нар өөрсдөө мэдж байгаа. Тэдгээр зүйлүүд маань улам ихсдэг юм байна. Тэгээд дотоод зөрчлүүдтэйгээ зөрчилтэй гаднаа нэг гоё хиймэл дүр үүсгээд нэг гоё яваад байгаа штэ тий. Тэгтэл дотроо би өөрийгөө жинхэнэ хинбэ жинхэнэ хинбэ гэдгээ үргэлж мэдж байгаа, санаж байгаа. Тэгэхээр зэрэг энэ нь илүү гэгэрлээс холдуулт юм байна л да. За тэгэхээр гэгэрл гэдэг бидний ойлголт маш өнгөцхөн одоо маш тийм дутууч гэдэг юм уу, бурууч юм уу юм байна. Одоо нэг гэгэрнэ гэхэр чинь те нэг төлөвөө алдахгүй тэ дээшээ доошоо унаад авахгүй нэг тогтун сайхан болох юм шиг төсөөлөөд байсан чинь тэрнтэй ямар ч хамаагүй гинэ. За тэгээд тэгэхээр ямар өөрчлөлтүүд над дээр гарч байгаа вэ гэхээр зэрэг ер нь бол би тийм нөгөө бусдад ай таалзалсан, бусдад хүлээн зөвшөөрөгдөхийг асар их хичээсэн одоо people pleaser гэж ярьдаг шүү дээ. People pleaser тэгээд хин нэгэн одоо намайг тэ одоо өдөж хатгахад би нэг тэр хүнтэй нэг хариуг нь хэлчих чадахгүй. Тэгээ за энэ хүнтэй юу яагаад яах вэ? Ингээ өнгөрөөч дөө гэдэг нэг тиймэрхүү тийм их тайвныг сахисан ч гэдэг юм уу байснараа би өөрийгөө улам алдаж байсан юм байна.